За би товчхон хэлчихье. Ер нь энэ газарч маргаантай хөрөнгө оруулагчч маргаантай амьтд мөнгө цуглуулдгийг зогсоох хэрэгтэй юм. Энэ хуулийн дээр. Тэрний юу гэсэн үг гэхээр тэр одоо барьж байгаа уран сууцны чи яд нэг хэдийн би мэдэхгүй л энэ 30-40% нь ядаж шовоосон байх хэрэгтэй. Огт шовоогүй юм дээр одоо энэ ард иргэдийн мөнгийг авч ингэж нураана гэдэг бол бид нар харсаар байгаа л тэднийг бол өстой хүнд байдалд оруулаад байгаа юм байна. За нөгөөх нь бол зарцуулалтыг заавал одоо ингээд шатаар гэдэг байхгүй би нэг. Одоо тэгэхгүй бол хамаг мөнгө өгөөл тэгээд 10 жил хүлээнэ гэдэг бол дуусчихдаг. Тэгэхээр энэ төр гэж байдаг, засаг төр гэж байдаг, зохицуулт хийнэ гэдэг бол заавал оролцох ёстой шүү л гэж би нэг ийм санаа хэлэх гээд байгаа. Тэрэн дэхтэй төрийн хүнд суртал бий болгоно гэсэн үг бас биш. Одоо энэ Нэрэг Макс гэдэг нөхдүүд чинь тэрэнд ажиллаж байгаа нөхдүүд нааган тудан мөнгө олоод тийм ээ нормалны ажиллалаа шүү дээ. Тэгээд нэг ийм зах зээлийн маягийн гайтайхан систем болчихъя л да. Тэгээд тэр бүртгэл явна. Цоош сайн зураг гişүн. Та харин энэ хуулийн дээр тэр нэг өөр хөнгөлөл чөлөөлт тийм ярихгүй шүү. Одоо энэ бүртгэл орж байгаа ч гэсэн тэр их өөр асуудал шүү дээ. Би зүгээр дашрамд хэлчихье. Тэгэхээр энийг ингээд нэг жаахан зөв болгоод явуулчихмаар байна. Тэгээ намар гэхэд нэг энэ иргэдийн эрх ашигыг хамгаалсан энээс хойш түүнээс цааш иргэд нэг 5 төгрөг болоод орон сууцны босгоно гэж өгчөөд одоо ингээд юу ч сууж яах гэсэн нэг ийм асуудлыг бид нар нэг зогсоомоор байна. Энэ их хурл хамтраад хэдүүлээ. Баярлалаа.